Алтан булаг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2026 оны 1-р улирлын тайланг та бүхэнд танилцуулж байна. 2026 оны 1-р улиралд иргэдийн төлөөлөгчдийн хурлын 11, 12 дугаар хуралдаан хуралдаж сумын эдийн засаг, нийгмийн хөгжил, ажил амьдралын тулгымдсан асуудлуудыг шийдвэрлэн 36 заалт бүхий нийт 16 тогтоолыг хэлэлцэн баталсан байна. 2026 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар иргэдийн төлөөлөгчдийн хурлын зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, баясгалан, зориг, ариун жаргал, ган тулга, намжилмаа, дэлгэр жаргал, мөнхсөрнөө төлөөлөгч нар зөвлөлийн бүрэлдэхүүнээр батлагдсан. Мөн 26-ны хуралдаанаар иргэдийн төлөөлөгчдийн хурлын бодлогын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт орсныг танилцуулж байна. Хөдөө аж ахуйн бодлогын хороо, байгаль орчин, аялал жуулчлалын бодлогын хороо, төсөв санхүү, эдийн засгийн бодлогын хороо, хууль хяналт, нийгмийн бодлогын хороо гэсэн 4 бодлогын хороо ажиллаж байна. Бодлогын хороод 8 удаа хуралдаж 4 дүгнэлтийг хурлаар хэлэлцүүлсэн. Үүнээс 4 бодлогын хорооны 3 бодлогын хороо 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө гарган хэлэлцэж батлуулахаар ажлын албанд ирүүлсэн. Хөдөө аж ахуйн бодлогын хороо 2026 оны 4 сарын 5-наас 7-ны өдрүүдэд Улаанбургас, Гилаан бүүний өвөр, Мухар дөхөн хонд, Гүн нуур, Хяраанбарын жалах, Сэлэнт их овоо хайлаас номт хөдөө нугар сугаа булаг чиглэлийн малчид хаварчиж байгаа нийт 60 гаруй малчин. Бүхий айл өрхийн хаваржилтын нөхцөл байдал төлөлтийн явцын байдалтай танилцж ажилласан ба 2027 оны улс аймаг сумын хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, малын тоо толгойн албан татврын хөрөнгөөр хийгдэх ажлын талаар санал асуулга авч мэдээллийг хүргэн ажилласан байна. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хүрээнд зөвлөлийн бүрэлдэхүүн хуралдаж 2026 оны төлөвлөгөөгөө хэлэлцэн баталж төлөвлөгөөнд тусгагдсан ажил чиг үүргийнхээ дагуу хөдөлгөөний аюулгүй байдлын дэд зөвлөл 2026 оны 3 сарын 30-нд 31-ний өдрүүдэд замын цагдаагийн зохицуулагч бэлгүүн далай зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээллийг засаг даргын тамгын газар болон 2-3 дугаар цэцэрлэгийн ажилтан албан хаагчдад хүргэн ажилласан. Сургалтанд нийт 70 гаруй ажилтан албан хаагчид хамрагдсан бөгөөд 2026 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Алтан булаг сумын гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлүүд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад гэр бүлийн хүчирхийлэл, архины хор уршиг малсууруулах эм сэтгцэд нөлөөлөх бодисын сөрөг нөлөө соён гэгээрүүлэх арга хэмжээ сургалт хэлэлцүүлгийг тус зохион байгуулж ажиллав. Мөн Алтан булаг сумын гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Монгол Улсын үндсэн хуулиар баталгааж авсан хүний эрх чөлөө нийтийн болон үндэсний ашиг сонирхол хүүхдийн эрхийг хамгаалах гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сум дундын анхан шатны шүүхийн тамгын газраас иргэдийн мэдүүлэх эрх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог давуу тал зэрэг сэтгүүдээр сургалт зохион байгуулан ажиллалаа. Уг сургалтанд төрийн албан хаагчид болон иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид 1, 2, 3 дугаар багийн иргэдийн нийтийн хурал, ерөнхий боловсролын сургуулийн 11, 12 дугаар ангийн сурагчид гээд нийт 87 хүн хамрагдсан. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх сумын улаан загалмайн анхан шатны хорооны хувьд 1-р улирлын байдлаар 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталж төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Цас ихтэй цагаан зудрахуу өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан Монголын улаан загалмайгаас өрх толгойлсон өндөр настай нялх хөхүүл хүүхэдтэй. Тусгай хэрэгцээд асаргааны зэрэг шалгуур үзүүлэлтийг үндэслэн 20 малчин өрхөд ирсэн тусламж болох хүнсний тусламж, мөнгөн тусламж, малын долооц. Тэжээлийг хүргэж ажилласан бөгөөд сумын анхан шатны хорооноос хазай, өвөр дулаан, нарийн хөндийгөөр өвөлжсөн ялах хүүхэдтэй айл, асаргаа сувилгаа шаардагдсан өндөр настай 6 айл өрхөд хүнс эд материалын багц гээд нийт 6 сая 850 мянган төгрөгийн тусламжийг үзүүлж ажилласан байна.